дуун хаалттай шүү байна тий. За өдрийн төргий. За өдөр ийм сэдвээс эхлэж байгаа. Энэ love dance хөтөлбөрийн ер нь хүний амьдралд энэ дотны харилцаа гэдэг зүйл яагаад хэрэгтэй юм? Бид нар аль өнцгөөс нь зөв ойлгоод аль өнцгөөс нь буруу ойлгоод идэгин энэ алдаатай ойлголтууд хаана идэгин гэдгийг гүнзгий судалсан зүйлээ. Ер нь аз жаргалтай гэр бүлийг бүтээхийн төлөө энэ хичээлээ зориулж байгаамаа. Тэгэхээр хүн болгон аз жаргалтай гэр бүлд амьдрах дуртай, дээрс нь сэтгэлийн амраа болон хүсдэг шүү дээ. Би ч бас үнэн хүсдэг. Тэгэхээр гэр бүлдээ энэ аз жаргалтай байлгахад сөрөг ихтгэл өмчлөлт маань нөлөөлж исэн зүйл маань энэ бэлгийн дотны харилцааны үед эмэгтэйчүүд гарч ирдэг ойлголтоос надад тулгарч исэн. Тэгээд энэ асуудлаа шийдээд өөрөөгөө олох хамгийн том процессын нэгд ялангуяа өөрийнхөө бие махбод олоод биеийн сэтгэл зүйн хэрэгцээг ойлгох, бие махбодын хэрэгцээг ойлгох гэдэг бол хамгийн том зүйл юм байна. Бидний боддог шиг тийм өнгөцхөн зүйл ерөөсөө биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ хичээлээ та нартай хүргэж байна. Тэгэхээр хосын нийцэл гэж зүйл байгаа. Ялангуяа дотны харилцааны нийцэл гэж зүйл байдаг юм байна л да. Би бүхэн та бүхэн ингээд хань ижлээ сонгохдоо юуг нь харж хайлсан гэж боддог вэ? Жишээ нь зарим хүмүүс гоё өндөр хамартай, эсвэл гоё өндөр залуу, цагаан залуу гэл тэрийг сонгосон гэж боддог. Зарим хүмүүс сэтгэлийн сонгосон гэж боддог. Зарим хүмүүс ухаантай болохоор таалагдсан гэдэг. Тэгвэл энэ дээр яг юун дээр нийцэлтэй болоод хосууд хоорондоо гэрэлцдэг вэ? Зарим нь ингэдэг те зүгээр нэг юуда нэг гол юм ярьдаггүй наана жоохон нуудаг те. Гэтэл хамгийн том нийцэл бол энэ сексийн нийцэл гэдэг зүйл үүдэг. Тэгэхээр энэ нийцлэлээр хүмүүс хосууд бас бие биенээ сонгодог. Зарим хүмүүс ийм царимтай юмны хэний яхаараа сонгодог байна гэл. Зарим нь болохоор ингээл энд гоёдсон гэл яриад идэг те. Гэтэл энэ хүмүүсийн хоорондын нийцэл гэж зүйл байгаа. Тэгэхээр надад коммент хэсэг харагдахгүй байгаа учраас та нартай хариу өгч байгаа шүү. За өдрийн мэнд. За тэгэхээр сексийн нийцэл гэдэг зүйлийн талаар ярих юм аа. За тэгэхээр хамгийн нэн түрүүн гарах ойлголт маань хосууд бид нар энэ ер нь дэлхийн ертөнцийн энэ зүйлүүд нийцэл гэдэг зүйлийг хаанаас хэн судалсан бэ? Ер нь хаанаас үүсэлтэй ойлголт юм бэ? Үзэл суртал юм бэ гэдэг талаар ярих гэсэн. Тэгэхээр эрчүүд нэн түрүүнд сексийн нийцэлтэй болохын тулд олон удаа дур ханах шаардлагатай болдог. Тэгэхээр энэ олон удаа дур ханах гэхээр энгийндээ эрэгтэй хүмүүс бэлгийн харилцаанд орох үед эрч хүч энерги алдчих тийм байна л да. Ялангуяа үрийн шингэн гарах тохиолдолд, үрийн сон гэдэг зүйл гарах тохиолдолд. Тэгвэл энийг яаж эрч хүч энерги алдахгүйгээр тэгээ дээрэс нь бидний энэ секс энерги гэж байгаа зүйл ер нь амжилттай аз жаргалтай эмэгтэй гэж яриад байгаа бидний бүх ойлголтын цаана энэ секс гэдэг зүйл байдаг. Эрэгтэй хүний цааш байгаа. Тэгэхээр энэ зүйлдийг гаргууд чадварлаг болсны дараагаар яагвал бидний энерги эрчмийг тэтгдэг үнд сүрднээс дээшээ ингэж тэтгдэг ялангуяа секс энерги гэдэг зүйл доороосоо дээшээ энерги маань дээшилж бидний бие махбодыг эрч хүчтэй, урам зоригтой, аз жаргалтай бүх дааврын тогтолцоог хяндаг байна л да. Тэгэхээр сайн анзаарвал гэр бүл зохиогоогүй эмэгтэйчүүд харгалдаг, дааврын алдагдлалд ордог, сэтгэл гутралд ордог, сэтгэл зүйн асуудлуудад ундаг. Тэгвэл энэ яг дотны харилцааны үед бидний биеийн дотор серотонин, окситоцин эдгээр дааврууд ял гарахаас гадна бидний тэнцвэрт байдлыг хангадаг. Тэгэхээр бид нар энэ үйл ажиллагаагаа цэвэр хүчинтэй байдлаараа хаасантай холбоотойгоор дааврын тогтолцоо хямардаг. Тэгэхээр энийг гаднаасаа нөхөх гэж оролддог. Дэлгүүрхэж оролдоно, эсвэл нэг яг энэ үйл ажиллагаанд анхаарахгүй зүйлүүд хийж эхэлдэг. Тэгэхээр бид нар яалтчгүй зугтахгүй байх тэр ботокс тариулахгүй, энэ гаднаасаа гой юм хийлэхгүй, энэ уруулаа домбоолохгүй, яагаад энэ уруулаа домбоолгоод байгаа, яагаад энэ үзэл суртал гарч ирсэн талаар өнөөдөр хичээлээ ярих юм. Одоо сүүлийн үед яагаад хүмүүс ингээд инстаграм дээр ингээд гоё онцны зураг тавилаг, үзэгний зурагтай хагаад гоё өгцөг гоё том хөх гоё гэж яриад байгаа. Тэгвэл энэ бүх зүйлүүд хаанаас үүсэлт юм бэ? Тэгвэл эрчүүд олон удаа дур тавих энэ онлыг гаргасан үнэ. Баян гэрч хүчтэй байхын тулд, эрүүл байхын тулд бид нар энэ зүйлийг заавал суралцсан. Тэгэхээр энэ бүхэл бүтэн 7 үе шаттай зүйл байдаг юм байна. Тэгэхээр энэний хэдгээр үе шатанд явж байгаа. Тэгэхээр хүмүүс ингэж боддог. Хэдэн үгт гаргаснараа би энэ зүйлийг чадварлаг гэж ойлгодог. Эсвэл юу гэдэг гэж эндээс суралцаад ах юу гэсэн. Тэгээ байгалаараа болчдөг гэж үздэг. Гэтэл бид нар саруул ухаанд хүн амтэн шиг энэ үйл харилцаанд оролцдог хүмүүс биш. Бид нар ухамсарт хүмүүс учраас энийг ухамсарлж хийх. Тэгээд бүр цаашлбал өөрийн мэдрэмжээ удирдах яг энэ дотны харилцааны үед байдаг мэдрэмжээ удирдах нь бидний туйлын зорилго байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр нэг та нар харж ирсэн бахтай нохоо шуу яад яг тэрэн шиг байдлаар хандах биш.
харин ч ухамсартайгаар би өөрийнхөө мэдрэмжийг удирдаад энэ энергийг амьдралд хэрэгтэйгээр зарцуулаад хамгийн хүчтэй энерги нь ороогийн хамгийн хүчтэй энерги болж таарж байна л. Тэгэхээр би өөрийгөө олох, өөрийнхөө энергийг судлах энэ хамгийн их танин мэдэх процесс маань энэ үндэс хүрт рүү орчихоод тэгээд яалтчгүй энэ үндэс хүртийг бэхжүүлэх тэгээд цаашлуул ингээд энэ секси энерги гэдэг зүйлийг удирдахж би ер нь өөрийгөө олно гэдэг зүйл төгс төлөвлөлөө ойртох юм байна. Дараагийн төвшөндөө гарах юм байна гэдгийг ойлгож авсан л та. Тэгэхээр та өөрийнхөө бие эрхтний хаана сэрэл мэдрэмж чинь байгааг мэдрээгүй цагт дээрэс нь ямар үедээ юу хүсдэг гэдгийг мэддэггүй цагт юу хүсэж байна вэ гэдгийг мэддэггүй цагт бид нэр өөрөө олох тухай мянган ном уншаад нэмэргүй. Тэгэхээр бие эрхтний тогтолцоо энэ өөрийн юу хүсэл зориод байгаа энэ зүйлүүдийг мэдэх нь бидний хамгийн чухал ойлголт юм а гэдгийг судалсан юм л та. Тэгэхээр энэ зүйлийг хамгийн анх хятадд судалж эхэлсэн. Хятадд дорн тахинд ялангуяа судалж эхэлсэн. Тэгэхээр 5,000 жилийн өмнө даавчуд гэдэг тэрний талаар дэлгэрэнгүй байна. Тэгэхээр энэ олон удаа дур тавих гэдгийг Америк эрдэмтэд Альфред Кинси гэдэг эрдэмтэд сексологч эрдэмтэд судалж ирсэн байна. 1940 онд эрэгтэйчүүд олон удаа дур тавьж болдог. Бүр олон хүн дээр судалгаа гаргаад нэрээ болдсон биз гэдгийг нотлон харуулж ирсэн. Тэгэхээр харилцаа адилгүй зарим нь 2 удаа, зарим нь 16 удаа байсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр хүн бүрийн онцлог өөр шүү дээ. Тэгэхээр бусдын туршлагаар явах нь бас илүүтэй шүү гэдэг дахин дахин сануулъя. За тэгэхээр эмэгтэйчүүд олон удаа хандах. За тэгэхээр эмэгтэйчүүд бид нар ихэнх эмэгтэй дээр би нэг сургалтаар явж байхад ингээд секс коучтой хамтарч сургалт хийж байхад харж исэн хүмүүс дээрс нэгэд над дээр гэр бүлийн сургалт авч байгаа хүмүүс ер нь би яагаад ийшээ халтарж орж байгаа юм бэ гэхээр гэр бүлийн харилцааны 90% нь яаж ч хүнс дотны харилцаа гэдэг зүйл дээр очиод байна. Тэгээд дээрэс нь энэ дотны харилцаагаа судлахгүй мэдхгүй ичингүрснээсээ болоод гэр бүлийн харилцаанд яаж цэв суухаас гадна 3 дахь шитгэд орж ирээд байгаа байхгүй. Тэгээ бүр нөхрүүд нь яг энэ зүйл энэ тал дээр чи мэдрэмжгүй анаг их нартай хэлэхээр их нар нь гомдчихдаг. Тэгээд энэ асуудал үүсдэг. Тэгээд эцэг хэн энэ зүйлийг хохирч болдог вэ гэхээр хүүхэд хохирч нь болдог л доо. Яг л ээж энэ харилцааныхаа энэ дотны харилцааныхаа үүргийг ухамсарлаагүйгээс болоод хүүхэд хас өмчлөлийн байдалд очдог. Тэгээд нөхөртөө хохирсон мэдрэмжтэй үргэлжлэдэг. Яг ийм зүйлээс болоод жишээлийн донтоо учраас өөр эмэгтэйтэй яваад өглөө гэдэг ч юм ийм байдлаар хандаад идэг. Гэтэл яг үнэндээ тэр эмэгтэй өөрийнхөө эхнэрүүд бид нар өөрийнхөө энэ бие махбодоо мэдэрч энэ дээр мэрэгших шаардлагатай байгаа байхгүй. Мэрэгших гэдэг нь өөртөө ашигтай шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн залуу байх, гоо сайхан байх, аз жаргалтай байх, тэр байтугай амжилттай байхад энэ зүйл хамгийн нөлөөтэй. Дэлхийд алдартай байгаа эмэгтэйчүүд одоо жишээлбэл Бейонсе, Бритни Спирс ч юм уу эсвэл тэр нэг эмэгтэйчүүдийг харъя л да. J-Lo бүгд л юм тачаангууд дээрээс нь энэ чадвар дээр суралцсан эмэгтэйчүүд учраас зарим нь хилдэггүй, зарим нь иллээдэг болохоос ер нь энэ бас нууцынх нь нэг илрэл байдаг. Тэгэхээр энэ зүйлийг судлаа. Тэгэхээр 10 жил амьдарсан байна уу, 10 хүүхэд гаргасан байна уу, та энэ дээр олон удаа дур тавиг бол энэ сексийн хэддүгээр шатанд явгаа, нэгдүгээр шатанд ч ороогүй гэдгийг хэлээд байгаа юм л та. Тэгэхээр манайхан чиг олон жил ханар ижилдэг амьдарснараа туршлагаа хэмжээд идэг бол энэ бол хамгийн очир дутагдaltaй ойлголт шүү. Тэгэхээр дэлхий дээрх эмэгтэйчүүдийн 50% нь заримдаа дур хамдаг, заримдаа олон удаа хамдаг гэдэг тайлбар хэлдэг. Маш цөөхөн 50% бүр ийм зүйл юу байдгийг ч мэддэггүй. Юу гэдэг юм бол гэдэг. Зүгээр л энийг нэг амтналаг байдлаар хийдэг байхгүй. Амтналаг байдлаар амтан яадаг нэг ороо норхор яадаг. Тэгэхээр одоо хүний ороо хэдэн удаа ордог гэдэг. За тэгэхээр энэ байдлаар явдаг. Тэгэхээр энийг ингээ гүнзгийрлэн судлаад явсан. Тэгэхээр та энэ 50% хаана багтж байна гэдэг ойлголтыг өөрөөсөө асуув. За тэгэхээр хүмүүс ялангуяа ингээд одоо хүүхдтэй болчоор хосууд бидний асуудал нь яг хоорондоо болоод байгаа юм уу, болохгүй байгаа юм уу, нийцэл нь яатсан гэдэг зүйл дээр эргэлзээтэй байдаг. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж чаддгүй. Тэгэхээр хосууд бид нар хинэлээ нийцүүлж жишээ нь эрэгтэй эмэгтэй зарим эмэгтэйчүүд нуудаг, заримдаа жүжиглдэг, нөхөртөө ингээд болж байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгсэн мэтлээ дотроо дутуу мэдрэмжтэй. Нөхөртөө үг хэлээр илэрхийлж чаддгүй. Энэ байдалтай би сэтгэл дундуур байна гэж дутуу мэдрэмжээ илэрхийлж чаддгүй. Тэгээ маргааш нь хүүхдтэй ууралдаг. Маргааш нь тэр мэдрэмжээ нөхөртөө хэлж чадахгүй. Нөхөртөө уурлна, их нэртэй урлан, хүүхдтэй урлан гэх мэтлэнгээр дутуу мэдрэмжээ бид бүхэн илэрхийлж байдаг. Эндээс үүсэлтэй гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрдөггүй. За бараг л эндээ хүлээн зөвшөөрөх болохоор за эндээ асуудалтай байгаа гэвэл би бараг л муу юм а гэж ойлгодог ч юм уу. Өөрийгөө амар дутуу мэдрэмжээр ойлгоод идэг. Гэтэл энийг нээлттэйгээр илэрхийлэх сэдв учраас би энэ хичээлийг өөрийнхөө профайл дээр орууллаа л да групп дээр оруулж ирсэн хичээлээ та бүхэнд нээлттэйгээр хуваалж байгаа. Love dance гэдэг хөтөлбөрийнх. За тэгэхээр секс гэдэг зүйл энэ дотны харилцаа гэдэг зүйл ингээ хүн хоорондын ёс хүн хоорондын нийцэл байгаа байхгүй бид бүхэн ганцхан бие махбодоор нийцдэггүй хосууд бид нар
За яста нэг ихнэр нь ингээд өөрийгөө олно бясалгал өстой аав маширгүй гэдэг. Гэтэл нөгөө яг ингээд энерги гэдэг зүйл хоорондоо солилцож дотны харилцааны үед бид бүхэн таны бие дотор бүхэл бүтэн хүн орж ийн, нэг хүн шиг болж ийн тий. Тэглээ гэж бодоход бид нар ингээд ихнэрүүд ингээд би бараг л гэгэрлээ. Тэр бясалгал тэр хувийн хөгжилтэй авсан аа гэж яваад идэг. Гэтэл их нөхөр ингээд өөртөө анхаарахгүй энергийн солилцоо энэ зүйлдээ орж байгаа ч гэсэн энэ солилцоо явж байгаа болохоор яалтчгүй энерги нөхсөх буурах тохиолдол гарна. Нөхөр ингээд сэтгэл зүйн асуудалтай, сэтгэл готролтой, нөхрүүдээ сэтгэл готролтой гэж ихнэрүүд нь анзаардаггүй. За тэгээд өөрийгөө олгож байгаа бол энэ тал дээр анхаарахгүй бол тэр нөхөр хамтрагчтайгаа адилхан энерги унаад танаа өөрийгөө олох процесс чинь унана. Тэгэхээр хувийн хөгжилж гэнэ энерги гэнэ дотны харилцаач гэнэ энэ бүх зүйлээр нөхөртөөгөө хамт хөгжөөд тайлбарлаад яваач. Ганцаараа бити мэдрээд байгаа ч гэдэг зүйлийг суулцах гэсэн. Тэгэхээр энэ дээр би нэг гоё зүйлийг олсон. Зүрх сэтгэл зүрх энэ сүнсний дотн цэл гэдэг зүйл болдог. Хүн болгон сүнс байдаг тийм хүн болгон сүнс байгаа. Одоо сүүлийн үед сүнсний сэрэлтээ 90 100 гэж ярилцаад байгаа. Тэгвэл энэ сүнсний сэрэн гэдэг процесс чинь ганцаараа сэрээд болохгүй нь шүү дээ. Тэгэхээр хань ижилтэйгээ хамт сэрсэн тохиолдолд илүү хүчтэй байх нь. Тэгээд энэ дээр гоё тайлбар хэлэхэд бидний энэ сэтгэлгээ би одоо энэ сэтгэлгээ майндсет гэдэг зүйлийг байнга тайлбарлаж энэ сургалтын дээр орж явдаг. Дээрэс нь бидний энэ хүн болгонд байдаг сүнсний хэмжээ. Тэгээд майндсет энэ сөүл тэгээ махан биений хэрэгцээ гэдэг зүйлүүд байна те. Энэ бүр юм давмгаасан 3 зүйлүүдийг ингээд хүн төрөлхтөө одоо судлаад байна л да. Тэгэхээр энэ Харвардын судлаач сэтгэл зүйч эрдэмтэд Стэнфордын эрдэмтэд гээд цаана нь чин нээлтүүдээ тарих судлалын эрдэмтэд ер нь энэ бие махбодыг судалдаг бүх эрдэмтэд энэ бүх зүйлүүдийн талаар ярьж байна. Энэ хүн өөрөө хунсраа нэг сэтгэл зүйчд арай өөрөө тайлбарлаж байна. Бясалгалын шинжилгээ ухаанд арай өөрөө бясалгалынхаа арай өөр ухаанаар тайлбарлаад ингээд явж нэг зүйлийн талаар яриад байгаа те. Тэгэхээр за энэ талаар тэгэхээр та бид нар одоо би яагаад энэ сүнс гэдэг сэрэлт гэдэг зүйлийг хүн өөрийгөө ойлгох тэр олон маск авч хаяад яг өөрөөрөө орших гэдэг зүйлийн талаар ярих болсон бэ гэхээр хүн болгон өөрийгөө олохгүй төөрж яваа тэгээ өөрийгөө олохгүй би хин бэ гэдэг. Тэгэхээр би хинбэгээ олцохоор гэр бүл аз жаргалтай өөрөөрөө маскгүй ээж аав хідэж хүүхдээ уурлахгүй л дээ. Тэгэхээр би явж энэ хичээлийн зорилго хүртэл аз жаргалтай гэр бүл аз жаргалтай ээж аавны сэтгэл дундор мэдрэмжээ удирдах чаддаг ээж аавын хүүхдүүд аз жаргалтай амьдрах болохоос биш өөрөөсөө нуудаг энэ талаар ёцсон буруу ойлголттой. Тэгээд тэр сүнс зэрэг талаар энэ талаар судлахгүй бол нэлээ энерги удирдах тэр секс энергийг удирдах тэр энерги дээд түвшинд аваач эерэг байх одоо хандлага өөрчлөх бүх зүйл эндээс шалтгаалаад байна. Гой хувь хүнчлэлийн сургалтыг бид нар хангалттай сонсч чинь тэгвэл өөрийнхөө хаана юу болдог хаана ямар мэдрэмж төрдгөө мэдчихэв нэ таны сэрлийн цаг хаана гэдгийг таны идрэхтэй хаана ямар мэдрэмжтэй юм гэдгийг та мэдчихэж байгаа юу те. Тэгэхээр хүн төрөлхтөн өөрөө сексийн бэлэг ухаанаа алдсан юм байна л да. Яг тэгвэл бид нар сүүлийн үед ингэдэг. За одоо нэг on air reclamчаас нэг сайхан үгэн тоглолдог шүү дээ тий. Дууны клипэн дээр хүртэл юм хот эмгтээчүүд тоглолдог. Энэ ямар ч үстэй гэхээр хүн болгоод тачаангуй гэдэг зүйл байна. Та магадгүй гудамжаар явж байхдаа нэг гоё үзэгтэй хүн харахаар одоо нэг онгой байдаг тий. Нэг эмэгтэй нөхөртөөгөө явж байгаад нөхөр нь ингээд хажуугаар зүрсэн гоё хоот эмэгтэйг хараад ингээд бүх зүйлийг харчиж яваад өгч байгаа шүү дээ. Тэгсэн чинь эхнэр нь яадаг вэ? Эхнэр нь тэр эмэгтэйг давхар хараад нөхрийнхээ харцыг харж амждаг гэдэг тий. Тэгвэл энэ бол нөхрийн буруу биш байгаа байхгүй юу? Яг тэгвэл хүн дотроо энэ секси мэдрэмж гэдэг зүйлтэй. Тэгэхээр гоё эмэгтэй явж байвал харах нь зүг ясна эрүүл сэтгэл зүйтэй хүний шинж байгаа байхгүй. Гоё залуу явж исэн ч тийм нөхөртэй эмэгтэй хажуугаар нь явахдаа тэр гоё залуугийн чэйжийг эсвэл энэ таалагддаг энэ мэдрэмж төрүүлдэг зүйлийг хардаг. Тэгэхээр энийг өөрийгөө амар донтооч юм шиг гин буруутай ойлголтоор хизээж битгий бодлоо. Энэ зүгээр л бидний зүг ясны биений дааврын ойлголтууд би явж штэ цаана тий. Тэгэхээр мэдрэмжийн секс мэдрэмжийн асуудал цаана явж байна. Тэгэхээр энэ бол бидний байх л ёстой зүйл учраас энэ дээр бид нэр гин буруутай хандах хэрэг байхгүй. За тэгэхээр тачаангуй гэдэг зүйлийг өсвөл бизнес салбаруудад маш их хэрэгжилж эхэлсэн. Гой хүүхэн тоглолцсон клипийг нэрээ бүгд үзэж байна. Гой хүүх тийм ч учраас одоо энэ одууд чи Америк одууд чи яаж энэ тэндээ Nicki Minaj-аас ахвал энэ тэндээ ямар шахуулж байна. Энэ тэндээ бүр секси хот төр хувцалт нь одоо зүгээр л дотор хувцтайгаа дуулж штэ гадаад дууч тэр Америкийн дуучдыг харж байгаа сте тийм ер нь Монголд л энийг одоо орж ирэх гайхаад байгаа боловч энэ бол цаанаа бүхэл бүтэн бизнес явагдахгүй явж байна. Хүнийг татах маркетинг явагдаж байна. Тэр хүн бүрийн дотор өөрөөсөө нууж байгаа ч гэсэн бас тэр нэгээс Beyoncé клипийг үзээд байгаа сте. Тэр жийлөө мэлөө гой өгчтэй гой өгтэй гэдэг. Тэд нар энэ мэдрэмжээ нуугаад байгаа болохоос ш. Европ ч юм уу тэр Америк ч юм уу тэр өөр төвийн гой хүүхнүүдийг харахаараа
вау гэдэг амжилт Монголдо яг хүлэн өөрийгөө хүлэн зөвшөөрдөг болохоор Монголд тийм зүйл байгааг хүлэн зөвшөөрөх байна. Тэгвэл одоо яг тэр тал руугаа яваад нээлттэй болж байгаа тийм. Тэгэхээр энэ нь бизнесийг орлоготой байлгах, клипийг цааш нь явуулах цаана мөнгө л яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм болчиход байгаа юм байна. Тэгэхээр нөгөө нэг бидний яг ариун чанар энэ сүнслэхээрээ нэг нэгнтэй яг сэтгэл зүрхний холбоосоор нийлэх гэдэг зүйл дээрэс нь хайртай хүнтэйгээ энэ зүйлийг хийж оргил зэгт хүрдэг гэдэг зүйлийг эсрэг яваад байгаа юм байна л да. Тэгэхээр нээлттэй бай, секс гэдэг зүйлийг нээлттэй бай, нууц замраг хин нэгэнтэй ингэх гэдэг зүйлийг хайргүй хүнтэйгээ хийхээр яг л хоёр өртөө утгах шиг энерги гэдэг зүйл унжидаг байгаа. Тэгэхээр энэ зүйлийн талаар нэг судлаад дэлгэрэнгүй ингээ хуваалцахыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс бид нараа энэ зүйлийг яаж өөртөө таашаалтаагаар дээрэс нь таашаал гэдэг зүйл бол хамгийн наадлын амталгаа байдаг зүйл. Цаашлбал энэ та амжилттай байх уу, ахицтай байх уу, сэтгэл ханамжтай байх уу. Үнэхээр бид нар яг нөхөртөөгөө сэтгэл дундор байгаа тохиолдолд амжилттай аз жаргалтай эмэгтэй бүтээж чадахгүй шүү дээ. Их нэртэйгээ дутуу мэдрэмжтэй байгаа тохиолдолд жишээ нь өөр эмэгтэйтэй харилцаатай боллоо гэхэд гин буруугийн мэдрэмжээсээ болоод яадаг уу? Энэ амьдралын нөгөө л их хүчгээд хичээгээдээс амьдрал маань нуран ундаг байна. Тэгэхээр амьдрал нуран унсны шалтгаан нь хаана гэдэг вэ гэхээр бас л энэ л өөрөөсөө нууцсан тий донтой болохоор явцсан гэдэг тайлбар билдэг. Гэтэл та өөрийгөө яагаад чадваржуулаад энэ аз жаргал гэдэг зүйлийг амьдралтаа оруулж иж болохгүй. Явж эн чинь өөрийнхөө төлөө явж энэ чинь хүүхдээ илүү бүтэн байхын төлөх нэг төлхөөрөл ойлголч үү дээ. За дахиад дараа нь ичингүүрэн хуурамч ёс зүй. Одоо энэ дээр нэг юу байдаг л да. Ичингүүрдэг эмэгтэйчүүд ингээд ялангуяа над дээр ирж байгаа эмэгтэйчүүдээс ингээд за ингээд дотны харилцаанууд ямар байдаг ингээд асуухаар үгүй тэгэл нэг бараг нөхрөө орноос ижигээд унгачдээ шүү дээ. За тэгээд хэлхээс ичмээр юм а. За тэгээд тэн дээр анхаарал тах юу байсан хүүхдийн гаргачаад тагтчих одоо намайг ямар ч байсан хайрлах хэрэгтэй. Одоо надаас өөд чинь гэж юм уу юм бараг л юм яриад дээ. Гэтэл яг бодит байдлаа саруулах ухаанаар сэтгэл хөдлөлгүйгээр хандъя. Та энэ тал дээр чадахчгүй бол хин нэгэнд гологдсон шүү дээ. Та ажлын байран дээр яадаг вэ? Ажлын байран дээр бид нар чадахчгүй бол гологдсон шүү дээ. Дараагийн чадвартай хүнийг авдаг. Тэгэхээр би энийг гэр бүлийн ойлголт дээр арай зөв хэлээд иж магадгүй. Гэтэ ойлгоё. Энэ дээр нөгөө талаас нь ойлгоо. Бид нар эндээ чадвартай болж иж амжилттай баймаар юм бол нэг хэсэг юм бол энийг сурч ил та. Заавал 3 дахь этгээдэг амьдралтаа ороод нус нулимстай хоололдож хохирогч болж энэ амьдралтаа тамгалуулж явах гэдэг юм зүрх. Тэгэхээр энэ зүйл сурыг хичингөргөн балаархаа боли нэгэн л хүүхдийг гаргаад нэгэн л энэ болчихсон юм бол энэ зүйл дээр суралцаж цаашаа явъя. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл дээр сексийг ойлгуулахаасаа илүү хятадын энэ судалсан даав гэдэг эрдэмтэд энэ зүйлийг ёс зүй бишээ. Энэ бол хүний ангаах ухаантай хосолсон зүйл. Энэ байтугай энэ дотны харилцааны зүйлээр эрүүл мэндийг ангааж болно. Энэ дааврын тогтолцоо гэдэг зүйлээр хүний өвчнийг ангааж болно гэж судлаад бүхэл бүтэн энийг Америкт дэлгэрүүлээд Америкт тесрэлт хийжсэн тохиолдлууд байна л да. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бид нар яагаад суралцаж хүртэж болохгүй? Бид нар юугаараа дутдаг юм бэ? Бид нар сурья. Тэгэхээр энэ даавчуд гэдэг хүмүүс ямар хүн хүмүүс байсан юм бэ гэхээр манай өмнөх 4-р зуунд байсан. Тэгээд одоогоор бол эрдэмтэд мэрэгэн хүмүүс сүнс сэтгэл судлалыг судалдаг хүмүүс байсан. Тэгэхээр бид нар хятадын дорн тахны ойлголтын дээр арга бэлгийн ойлголт гэж ярьдаг. Тэгээ арга бэлэг гэж зүйлүүд эмгтэй эм энерги гэж ярьдаг зүйл. Энэ зүйлүүд нь бидний арга бэлэг сүлэлдэж бид нар хосоо олдог. Энэ бид нар ингээд санаандгүй олцсон юм шиг боловч цаанаараа хөгжлийнхөө явцад хосоо олцсон байдаг. Яг өөртөө таарах арга бэлгийн тохирж байгаа хүнээ олчихсан байдаг гэх мэтлэнгээр. За энэ ойлголттой дүүцүүлж үтсэн байна. Өнөөдрөөс эхлээд ёс зүйн хэм хэмжээнээс илүү ангаах ухаан өөрийгөө олохын хувцастай энэ секс гэдэг ойлголтыг авч үзвэл бид нэр илүү цаашаа нээлттэй хөгжих гээд байна. Тэгэхээр өөрийнхөө энэ сексийн тал дээр гин буруутаагаар ойлгодог. Нөхрөө нэг жоохон нөхөртөөрөө жоохон санаачлагтай хандчихуулна шүү дээ. Нөхөртөө гин буруутай жоохон үн цэнгүй эмгтэй мэд ойлголт авах гээд байгаа юм шиг танд бодол төрөөд байгаа бол энэ логикийн хуурамч алдаа. Дээрээс нь юу бай гэхээр энэ бол эмэгтэй хүн санаачлагтай байж болох салбар шүү. Ялангуяа бүр санаачлагтай байвал та тэр гормоны солилцоо, энэ эрүүл залуу байх, энэ бүх процесс гоё арьстай байх гэж яриад байгаа бүх зүйлүүд хангагдаж эхэлдэг. Гэтэл бид нар яадаг вэ? Гаднаас гоё арьстай байх бүх зүйлээ хайдаг, ухаантай байх бүх зүйлээ хайдаг. Гэтэл энэ зүйл чинь бидний дотор байна. Тэгэхээр энэ даавчуудын бас нэгэн бидний мэддэг зүйл 5 бие махбод байна л тий. Шороо, гал, төмөр гэл ингээд явдаг 5 бие махбод байна л цааш нь судлаад үзээрэй. Энийг судлах юм бол цаашаа ямар хоол идэх юм, ямар үед ямар хостой тохирох юм, хосын онцлог юу юм, ус уушнж таргалд юм уу, эсвэл ерөөсөө юу ч хийсэн таргалдгүй юм уу гэдгийг бүр цааш нь судалж болно. Тэгэхээр энэ наана нэг 92-ын нийцэлцэг төдий зүйл харагдаад байгаа боловч цаана хайрлах, урлаг, арга барил гэдэг техниктэй байдаг байна. Тэгэхээр энэ лоо данс хөтөлбөрийн өрөөнд би 20 дасгал техникийг зааж өгсөн байхгүй яа. Ямар үед ямар байрлал, ямар дасгалуудыг хийвэл эндээ сайжрах юм. Энэ биеийн тогтолцоо чи ямар гэдэг гэх мэтлэнгээр энэ бол эрүүл мэндийн тухай ойлголч. Та эрүүл ээгүүл энэ зүйлдээ ялангуяа эрүүл байж ч бид нар энэ зүйлийн талаар ярина.
За тэгэхээр мөрөөдөл зорилго чи эрүүл ээжиж явах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр өвдсөн тохиолдолд юм мөрөөдөл зорилго. За секс бол эрүүл мэнд. За та эрүүл бай, хөөрхөн бай, сайхан бай, эрч хүчтэй бай. За тэр удаа нөгөө өмнөх оройн ийм дотны харилцаанд орсон эмэгтэй хүмүүсийг богч ажиллаж байгаа үед ингэж эжилдэг судалгаа хүртэл байдаг. Энэ бол үнэн. Тэгэхээр эрч хүчтэй байгаа яг ийм эндээ сэтгэл ханамжтай эмэгтэй бүр нүл эрч хүчтэй гэдэг. Тэгэхээр та эндээ мэдрэмжтэй маш санаачлагтай барал ингээд нөхрөө залж чаддаг бол та үнэхээр өвччихсэн. Энэ мэдрэмж өндөртэй эмэгтэй. Өөрийгөө олоход маш ойрхон эмэгтэй шүү. Харин та энэ дээр жоохон хөлтөв. Тэгээд нэг мэдрэмж султаа байгаад бол эндээ анхаарахгүй бол та өөрийгөө олоход нэлээд хол байгаад байгаа шүү. Дахин дахин. Манайхан ч одоо сүнслэг энэ төрлийн тийм бясалгал зөндөө зүйлийг хийдэг. Тэгвэл сексийн бясалгал гэдэг зүйл бас байдаг шүү. Энэ дээр аливаа зүйл юун дээрч төвлөрсөн, хоолойж исэн төвлөрсөн, бид сутаач төвлөрсөн. Тэгээд энэ харилцаанд төвлөрж иж бид нар 100% мэдрэмжийг авч чаддаг. Мэдрэмж гэдэг зүйл бол амьдралын түлхүүр ойлголт. Мэдрэмжийг бизнестэй холбоол танд гоё мэдрэмж өгсөн кафед очиж дахин тэр кофе шопд очиж кофег нь уух хүсдэг. Танд гоё мэдрэмж төрүүлсэн хүндээ дахин уулзах их хүсдэг. Тэгэхээр энэ мэдрэмжээ залах. Тэгвэл сөрөг мэдрэмжинд бид бас донтдог байгаа шүү. Сөрөг мэдрэмж авсан зүйлээ бид хүн заримдаа дахиад хийцэн байдаг. 70 хүнс сөрөг мэдрэмж суусан тохиолдол. Тэнийг нэг анзаараад үзье. Тийм ч учраас хуурамч арх тамхи гэдэг зүйл донтдог. Тэгээд цаашлуул секс гэдэг зүйл донтдог. Өөрийгөө хуурдаг зүйл байгаа. Яг хоёр ихтэй ходог. Тэгэхээр энийгээ төвлөрч залаад би хизээ ямар үед юм байдгийг судалж байгаа бол бид бүхэн хол юм. За тэгэхээр ингэдэг хижээл насны эрчүүд ялангуяа 50 гаруй насны эрэгтэйчүүдийг энэ дотны харилцааны тал дээр илүү сайн байхаар юу гэж болгодог гэхээр Европт энэ Америкийн хүмүүс үг ярьдаг гэсэн бэхээр донтой юм аа. Хөгсөн төгсөх чинь яхаар юм байдгийг нам суугааж. За Монголд ямар ойлголт өгдөг гэхээр жоохон ээж аваа өгшрөөд ирэхээр тусад нь өөр оронд дутуулцдаг. Одоо энэ хоёрт ямар ажил, одоо энэ хоёрын дотны харилцааны юм байх биш гэдэг. Тэгээ бүр цаашлуул эцэг гэхэд тус нь хүүхдээ нэг нэгээр наваад хүүхдээ харуулаад суулгачдаг. Гэтэл тэгснээ ээжтэй баахан витамин даавар өгөөд идэг. Одоо нойр нүрхэ ингэж мелатонин даавар өгөөд эмэгтэйчүүдийн даавар цэвэршгээс нь хамгаалж ингэж химик бүтээгдэхүүн өгөөд идэг. Гэтэл бид нар чинь цаанаас байглаас нэг амьтналаг организм гэдгийг мэдж байгаа тий. Тэгвэл энэ дааврын тогтолцоог бүтэн ээж аваа урт наслуулъя гэж бодоод байгаа бол цог унтуулаач. Над дээр 60 настай шавнаар зөндөө юм хүмүүстэй ярилцж байхад яг дотны харилцааны тал дээр ямар байна вэ гэж асуухад бид нэр хөгшөрсөн болохоос энэ үйл ажиллагаа хийвэн дээ. Манай өөр 53 таатай хүүхэдтэй болж исэн. Тэгэхээр бид нэр ээж аваа эрхийг хязгаарлаад байна. Та үнэхээр ээж аваа эрүүл айлгах гэдэг юм бол хамт тэр бэлгийн харилцаа гэдэг зүйлийг дэмжиж өгөөд хамт унтуулж бид нар дааврын тогтолцоог нь эрүүл айлгаж тэр эрт зэвэршихгүй байх. Эрт ингэж би юм хаад эрүүл мэндэ алдахгүй байхад нь хамгийн түлхүүр ойлголт энэ байхад манайхан энэ тэгдэг бол ээж аваа дэмжээрээ хамт байдар амралт мамралт тэрэлж мэрэлж рүү ээж аваа хамт яваал энэ бол ээж аваа жинхнээсээ хайрлаж байгаа хэлбэр шүү. Ээж аваа хайрлаж байгаа гэдэг нэг витамин барьжгүй хэлэхгүй шүү яг үнэндээ. Ээж аваа хайрлаж байгаа бол үр хөвгтөд харуулахыг хэлэхгүй. Бид нэг алавтай юм шиг үр хөвгтөд харуулдаг, алавтай юм шиг ингээд тэр хоёрыг тусгаарлаад идэг. Гэтэл тэр чинь тийм ойлголт биш. Та өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцах болсон хичнээн буянтай байлаа гэсэн таны хүүхдийг харж ухаалгатай шахахгүй. Тэд нар одоо аль болох эрүүл байхаар өөртөө таашаалтай мэдрэмжийг авахар энэ насныхаа ажил хөдөлмөрөө дууссан бол тийм байлахад та хандах хэрэгтэй болгосон ш. Өөрийнхөө их ашигын төлөө ээж аваа эзэж битгий гэж залуучлаар гэж гомоор. За тэгэхээр ахмад за 40 50 наснда энэ зүйлдээ сайн байгаа бол тэр хүн эрүүл. Харин ч бүр сайн даавч бүр сайн энэ хамгийн сайн зүйл гэж авч үздэг. Тэгэхээр энэ зүйлийн талаар. За гэр бүл хосын нийцэл. За та хосын нийцэл үүсгэх гэхээр бид нар бүхэн нэг хөөрхөн хос заяаны хосууд адилхан майдлхан гэж ярихаас илүүтэйгүр нэг хосын нүдэ ам адилхан гэхээс илүүтэйгүр бид нар сэтгэл санааны нийцэл болоод энэ дотны харилцааны нийцэлтэй байж ич хосууд цаашаа амьдардаг. Гэр бүлийн харилцааны 90% нь энэс хамаарат байхад яагаад энийг нуугаад өөрөөсөө зүхтаад байгаа юм бэ те? Цэр хүчинтгий байдлаа хаяач, энийг судлаач, дараагийн тэр 7 дугаар түвшин хүртэл хүрээч, хэдгээр түвшинд явж байгаа юм бэ та? Гэдэг ойлголтыг өөрөөсөө асууад үзээрэй. Хэдэн удаа дур тавьж байгаа юм бэ? За тэгэхээр энэ талаар судалсан судалгаанууд, номнууд маш их байна. Энэ даавгийн номнуудч байдаг, энэ ойлголтууд байдаг. За тэгэхээр хүнийг хайраар хангааж болдог. Энэ дэр нөгөө манай коуч нөхрөө хайраар хангаажсэн тухай гол кейс ярьж исэн. Хүнийг ер нь хайрлаад л байвал тэр хүн ургац цэцгэлж цаашаа явдаг болохоос шүүмжлээл өөрийнхөө хайрцагт оруулах гал ингээд байхаас илүү тэгээд өөрийгөө төвлөрөөд өөртөө тэр энерги нөхөртөөгөө солилцох энэ процесс л хамгийн нандин хамгийн мэдрэмжтэй үе болохоос биш жүжиглдэг үе биш шүү. Бас л маска зүүсэл юм. Энэ харилцаанд хүртэл маска зүүсэл юм. Болж байгаа юм шиг царайлал худлагаасаа мэдрэмж авч байгаа юм шиг царайлал. Гэтэл бид нарыг мэдрэмж авч байгаа юм шиг жүжиглж байхад нөхрөд мэдчихэл байдаг.
Бидний зөвөр мадалчлаа гэж ихэнх эмэгтэйчүүд тэгж боддог. Зүгээр ингээд ойлголт. Тэгээд нөгөө л нэгэн хэвийн тэр яагаад тэр Камасутра гэдэг ойлголт, тэр Камасутра гэдэг ойлголт чинь сексийн донтон хийцэн юм. Тэнд бүр цаана бүр эрүүл шинжлэх ухаан, эрүүл байх бүх зүйлүүд нь тэнд байна. Тэгэд яагаад тийм олон байрлал байдаг юм? Тэр болгон учир холбогдолтой. Бүр энэ байрлалаа хангах хүртэл цаана хятадуудын хангах гонц судалсан зүйлүүд байна. За тэгэхээр би яагаад энэ бүхнийг ярьсан бэ гэхээр энэ эмэгтэйчүүдэд энэ ойлголтыг өгчөөсэй. Энийг дандаа буруу талаас нь бузар муухай гэдэг талаас нь битээ ойлгооч. Өөрийгөө эрүүл байх, цаашлуул амьдралаа амжилттай байх, аз жаргалтай байх энэ дэлгүүр ойлголтыг амьдралдаа аваач. Мэдхгүй зүйлээ мэддэг болоо хэдүүлээ. Ингээд цаашаа судлаа гэх. Тэгээд би 70 хоногийн love dance хөтөлбөр зарлаад энэ сургалтаа дотор нь ороод дээрс нь гэр бүлийн коучинг болоод гэр бүлийн арт терапи авахд бусан амжилттай. Тэгээд энэ удаадаа би ийм сургалт зарлахаар шийдсэн зүйл нь 30 хоногийн хугацаанд зөвхөн энэ хайраар хангах уу, хайрлах урлаг гэдэг сургалт орохорсон. Тэр нь дандаа дотны харилцааны талаар 20 техник яавал олон удаа дур тавих, яавал энэ нөгөө ялангуяа энэ арт гэрээлийн малчин суларсантай холбоотойр бид нар ингээд шээс тусагнах, тэгээд нөгөө шээсээ барьж чадахгүй байх гэх мэтлэн дээрс нь кеглийн дасгал гэдэг зүйлүүд юу юм, жизик гэж юу юм гэх мэтлэнгээр нэлээд нарийн ойлголтуудыг бүр гүнзгий 7 шатны ойлголтуудыг нэг сарын хугацаанд өгөхөөр шийдсэн маа. Тэгэхээр энэ ойлголттой болсон цагтаа бид нар цаашаа бас өөрийнхөө би эрхтэн мэдрэх, өөрийгөө мэдэх гэдэг би хинбэ гэдэг ойлголт руугаа бас нэлээд өгөх юм шүү. Тэгэхээр энэ зүйлүүдийг би өгөхийг хүслээ. Тэгэхээр 3 сарын 8-нд эмэгтэйчүүдтэй зориулаад энэ хөтөлбөрөөр зарлана. Тэгэхээр хайрлах урлаг гэдэг сургалтаа зарлана. Тэгэхээр энэ сургалтаар тэгээд би саунтай арт терапитай энэ ивенттэй бас энэ талаарх ойлголтуудыг цэгцэлж өгөх, ингээ ойлголтуудыг хөгжүүлээд оруулна. Тэгэхээр тэнд ингээд ямар ч маскгүй харилцдаг учраас энэ сексийн талтай ямар блогтой байгаа тэргээ гаргаад тэгээд надаас зөвлөгөө аваад амьдралаа өөрчлөөд нөхрүүд нь бүр 10 жил амьдрахтаа би энэ мэдрэмж авч ирсэнгүй гэдэг. Тэгэхээр энэ зүйлийг мэдрүүлж чадсан нөхөр эхнэргээ хайрлаж эхэлдэг. Нөхөр эхнэрийн төлөө юу ч хийх хүсч чаддаг. Жихээ эр хүний бардам занаас сэргэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ төлхөр ойлголтод байхгүй байж бид нар энийг бузар муу зүйл юм шиг бодсон цагтаа хизэж хайрлагцсан эмэгтэй болж чадахгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлах ойлголтын нэг хамгийн том хөгтгөн нь энэ мөн. Тийм учраас би энийг өгөхийг хүсээд ингэж нээлттэй профайлаараа маш олон эмэгтэй түрээсээ хүн болгон ялангуяа гэр бүлүүд над чиг юм эцэгхийн салалт гэдэг өнжил гэдэг зүйлийг хизээж битгий үзээсэй гэж бодож байна. Өөрийгөө олзан аав ээж хүүхэд бол өнжилж зовлон хизээж үзэхгүй гэдэгт нэг итгэлтэй. Тэгэхээр хагас зүрхтэйгээр үснэ гэдэг бол хамгийн аимшигтай. Тэрс хамгийн гэмтэлтэй зүйл байдаг. Тэгэхээр энэ орчлон тэр чигтээ миний эсрэг байгаа юм шиг тэр мэдрэмжээр үснэ гэдэг бол хамгийн агуу айц байсан. Гэхдээ энэний дараагаар өөрийгөө олох процесс бол хамгийн хүчтэй гоё зүйл байсан. Тэгэхээр би энэ зүйлийг өгмөр байна. Энээс болоод гэр бүлүүд салаад байна. Энээс болоод миний амьдралд ийм зүйлүүд орж ирсэн. Тэгвэл мянган бүх хүүхдүүд ээж автгаа элэг бүтөөсөөсөө түлийн түлхүүр ойлголт энд байгаа юм чинь элэг бүтэн байгаасаа нэг гэр бүл гэсэн аз жаргалтай байгаасаа хайр гэдэг зүйлийг яг жинхэнэ утгаар нь битээ өнгөцгөх нэг кинон дээр нэг цэцэг байж гүйдэг, Марта нэг дарс байдгүйдэг, өөрийгөө хуурдаг масктай тэр харилцааг хизээж битгий болгоо. Чин сэтгэлээсээ дотроос юу өгөхийг хүсэж байгаа нэг ойлгох, дэмжих, сонсох харилцаа л очоосоо гэдэг үгнээс. Тэгээд нэгийг ойлгох гэдэг нь зөвхөн хэл ярианы процесс биш ээ, бие махбодын процесс байна. Тэгэхээр энэ бие гэдэг зүйлийг та мэдэж удирдах чадчих нь хаа чи юу ямар мэдрэмж төрөөд байгаа юм. Яавал эрүүл байх юм гэдэг зүйлийг судлаад баахан ном уншаад баахан битмийн амруугаа чихээс өмнө та биеийнхээ дааврыг олгож сурчих, даавраа удирдах сурчих, сэтгэл зүгөө удирдах сурчих, өөртөө байгаа зүйлээ удирдах сурчих, цаашаа нэмэлт зүйлийг аваач. Тэгвэл эхлээд баахан нэмэлт зүйлийг хувц хунаар ингээд чихчих юм аа. Эхлээд бид нар энэ бие эрхтний эрүүл байхыг сонсъё, тархитлагоонд хөрөнгө оруулъя, мэдрэмжээ удирдах суръя. Явж явж бидний амьдрал мэдрэмжийн бүтээгдэхүүн шүү. Хааж авсан бид бүхэн мэдрэмжийн таашаалыг авч амьдардаг. Мэдрэмжээр хөглөгдөж амьдардаг. Гэтэл бид нар мэдрэмжж авч чадхаа байсан байдаг. Мэдрэмжтэй дарагдсан байдаг. Бага насндаа энэ мэдрэмжийг амталж үзээгүйтэй холбоотойгоор мэдрэмж гэдэг зүйлээ одоо л сэрэж эхэлж байгаа энэ процесс явагцаар л юм. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг авъя. Өөртөө зориулъя. Өөртөө хөрөнгө оруулаад ирээрэй. Тэгэхээр би 30 хоногийн сургалтаа 28,000 төгрөг зарлахаа шийдсэн. Яг бол love dance хөтөлбөр маань 188,000 төгрөг зарлагдсан. Тэгэхээр хүн болгонд хүрэх хязгаарлалт байгаа юм шиг санагцсан. Тэгэхээр тийм учраас хүн болгонд хүрээсээ нэг ээж гэсэн өөрийнхөө авчрыг олоод нөхөртэй харилцаад нөхөртөө ойлголцоод уур омог гэдэг зүйл хаанаас үсэж байгаа сэтгэл хөдлөл гэдэг зүйл бас энэ шалтгаанаа шүү гэдэг. Дотоод мэдрэмжээс үүсдэг шүү гэдэг. Өгөхгүй тэгээд 30 хоногийнхоо сургалтыг өнөөдрөөс эхлээд зарлана. Тэгээд постор оруулна. 30 хоногийн хугацаанд өөрийгөө нэг зэгслээд аваарай. Энэ мэдрэмж гэдэг зүйлээ зэгслээд аваарай гэдэг. Тэр зүйлийг олох юм аа. За тэгээд энэ хөө
нуудыг хичээл өндөрлж байна. Гэр бүл болгон аз жаргалтай байгаасаа энэ эрхэм найзан дотны харилцаа гэдэг зүйл тийм бозар булаа зүйл биш. Бидэнд үр хөвгтийн маань авчиж өгсөн хань нэжлэлтэй энэ хорвогийн хамгийн дээд мэдрэмжийг хуваалцах хамгийн таашаалтай зүйл юм. Таашаалыг хязгаарлахдаггүй цаашаа тэр цөмс сэрий өөрийгөө ойлгохын мэдрэмжээ өсгөе гэж байгаа бүх зүйлүүд энэтэй холбогдож байна. Тэгэхээр гэр бүл болгон аз жаргалтай байгаасаа гэр бүл болгон өөрийгөө хүлээн зөвшөөрөөсэй. Хүн болгон сексийн блог гаргаасаа. Энэ зүйл миний зүйл би энийг хариуцсан гэдэг ухамсарыг суулгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр ээж болгон ороод ирсэн. Эмэгтэйчүүд болгон энэ тал дээр өөрийн гэмтэлгүй байгаасаа өөрийгөө муухай гэдэг ойлголтыг энэ дээр дандаа гэмтэлтэй хүмүүс байдаг. Багада хүчрхийлд өртсөн ч юм уу эсвэл ингээд бага насндаа энэ ээж аавын энэ сексийн талаар хэрүүлдэ дандаа нэг муухай хэрүүлдэ дотны харилцааны талаар хэрүүлдэ байгаа тохиолдолд бид нэр цүрэг итгэл үнэмшил үүсэж блог үүсчихсэн байна. Тархинд чинь блог үүсчихсэн байна. Тэгэхээр сэтгэлд чинь шарх үүсчихсэн байна. Энэ бүх зүйлүүдийг эргүүлэх цаг болсон. Блогыг гаргах цаг болсон. Тэгэхээр блог гарсан оноод бид нар сайжирдаг болохоос биш дотор роц барьдаггүй энэ тентхийн зүйл барьснараа амьдрал шийдэгддэг шүү. Тэрнээс энэ тентхийн зөвлөгөө гэхээсээ өмнө эхлээд доторх зүйлийг анхаарай. Таны хариултыг та өөрөө мэддэг шүү. Өөрийгөө олыг үл өөрлөгөө өнгөөрөө гэдэг зүйлийг дахин хуваалцъя. Тэгэхээр өөрлөгөө өнгөцгөө. Энэ хорвоодын хамгийн чухал зүйл бол та шүү. Тэгээд танд амжилт хүсье. Ингээд энэ лайв ингээ өндөрлөө. Тэгээ ороод ирээрээ постэр